Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдөр багш та нартай хэл ярианы хичээл орно. Хичээлдээ өдөртөө оролцоорой. Өнөөдрийн хичээлийн зорилго үлгэрийг сонсож ойлгох, мөн зургийн дарааллын дагуу өөрийн ойлгосноор ярих, тоорой, сүрэл, мөчр, шалбааг зэрэг үгсийн утгыг мэдэж авцгаая. Өнөөдрийн хичээлээр багш та нартай 3 тоорой үлгэрийг ярьж өгье. Үлгэрээ анхааралтай сонсоорой. Ах トゥ 3 тоорой амьдардаг байжээ. Гурвуула адилхан инээдтэй, ягаахан маш хэрсэн сүултэйж тооройнуудын нэрийг нэп, нуп, бас нап гэдэг байжээ. Тэд зунжин өвс ногоон дээр өнхрөн наранд биеэн хэвтдэг байв. Гэвч Хүйтэн намар хүрээд ирлээ. Одоо өвлийн тухай бодох цаг болсон. Дулаахан байшин бариад бүгдээрээ тэндээ хамтдаа амьдарцгаая гэж нап хэлв. Үгүй шүү гэж нэп, нуп хоёр уурлаа. Өвөл балтал хаа байсан юм бэ? Амжин шүү дээ гэхэд хүснээрээ л болдоо. Тэгвэл би өөртөө байшин барьж эхэлнэ гэж нап тэдэнд хэлжээ. Харин нэп, нуп хоёр нь урдын адил эрхлэлд нь наацаар байлаа. Ингээд замын хажуугийн том усан шалбааг хөлдөж эхлэхэд ах トゥ хоёр нь ажилдаа оржээ. Нуп өөртөө сүрлээр хурдхан шиг байшин барьчихв. Нэп бас өөртөө байшин барихаар шийджээ. Харин сүрлээр биш, харин мөчрөөр орой гэхэд л байшингууд нь бэлэн болчихсон байлаа. Нап дээр очицгоё гэж нуп санал болгов. Төөний байшин ямар болсон бол сонирхолтой байна. Харин нап яаралгүйгээр чулуугаар бат бүх найдвартай байшин барьсан байлаа. Тэр чоныг оруулахгүй тулд замган түгжээтэй хүнд хаалга хийсэн байв. Төөнийг чонноос хичнээн их айдгийг хараач гэж нэп хэлээд ах トゥ хоёр шаалан хөхрөлдөж гинэ. Тэд маш их чимээ шууган гаргасан тул нарс модон доор унтаж байсан. Үлсгэлэн чон сэрчгчээ. Энд ямар гээчин чон байх вэ гэж гахаан тооройнууд хөгжилдөн байснаа. Шүдээ ярцайлхан амаа ангайсан жинхэнэ амьд чонтой толгоров. Тооройнууд айсандаа чарлан цухтаалаа. Нэп өөрийнхөө сүрлэн байшинд төрүүлэн гүйж ороод хаалга хаав. Алуу хаалгаа нэ гэж чон хархирлаа. Нээхгүй гэж нэп хэлчихэн. Тэгэхэр нь чон хамаг хүчээрээ гэл үлээж эхлэв. Дээврийнх нь сүрэл хууларч ханан чичирч эхэллээ. Тэгээд байшин нь нурчгаж гинэ. Харин нэп зухтаан нупын байшинд хүрээд ирэв. Тэгээд ах トゥ хоёр хаалгаа төгжөв. Чон тооройнуудыг залдахаар шийджээ. Тэр хоньны арс нөмрөөд л хаалгыг нь аяархан тогшив. Хинбэ гэж айсан тооройнууд асуув. Би хөөрхий жижигэн хонь байна. Би төөрч өглөө. Намайг хонуулаач дээ гэж чон хэлв. Үнэмшсэн тооройнууд хаалгаа жаахан нийтэл аимшигтай шүттэй том амыг нь олж харлаа. Ах トゥ хоёр хаалгаа арай гэж амжин хаав. Чон маш их уурлан пүү гэл үлээж эхэллээ шүү. Байшин ганхаж байснаа нурчгаж гинэ. Тооройнууд напын байшин руу гүйцгээлээ. Нап тэднийг байшиндаа оруулаад хаалгаа замган чоожоор нь төгжөв. Чон хаалгыг нь тогшив. Нап тайвнаар хинбэ гэж асуув. Одоохон хаалгаа нэ гэж чон ууртай нарахгүй хэлжин. Үгүй шүү гэхдээ чон хаалгыг хүчтэй сэгсчиж эхлэв. Хаалга нь нэгтсэнгүү. Чон агаарыг томоо гэгч нь сороод л үлээж гин. Гэвч байшин байсан байрнаасаа хөдөлсөн ч үгүй. Чон дээвэр дээрх том ямданг нь гинэт олж хараад хэмээн баярлаад бүлхэн орлоо. Гэвч ухаантай нап ус буцалгаж байсан тогооныхаа тагийг нь авчихв. Яндангаар орж ирсэн чон буцалж буй усанд шууд унчихжээ. Төлөгцсөн чон зэрлэгээр уйлан дээвэр дээр буцаж гараад тэндээс өнхрөн бууга цухтаажээ. 3 тоорой санаа мууд чоныг ийхүү хашраагаад эвтэй найртай амар сайхандаа жаргаж гинэ. Эцэгчүүдээ
Дараах үгсийн утгыг хүүхдэд тайлбарлаж өгөөрэй. Тоорой гахааны үр төл. Сүрэл тариа бодааны иш өөс. Өчир альва ургамал модны салаа. Шалбааг хонхор газар тогтсон нойтон шороо. 3 тоорой үлгэрээс юу ойлгосон бэ хүүхдүүдээ? Үлгэрт ямар үйл явдал гарсан бэ? Одоо бүгдээрээ үлгэрээ зурган дарааллын дагуу ярьж сурцгаая. Эртээ урдын цагт ах дүү 3 тоорой амьдран суудаг байж гинэ. Тэднийг наф наф, нуф нуф, ниф ниф гэж нэрлэдэг байлаа. Ингээд 3 тоорой байшин барихаа шийдэж гинэ. 1-р тоорой сүрлээр маш хурдан байшин барьж чаж гинэ. Харин 2-р тоорой мөчрөөр байшин барьжээ. Харин 3-р тоорой маш олон хоног хичээж хөдөлмөрлөж бат бүх тоосгоор сайхан байшин барьж гинэ. Хүүхдүүдээ үлгэрээ цааш нь гэр бүлийн гишүүдтэйгээ хамтдаа үргэлжлүүлэн яриарай. Эцэгчүүдээ дараах асуултын дагуу хүүхдтэйгээ хамтдаа харилцан ярилцаарай. Үлгэрт ямар амьтад гарсан бэ? 3 тоорой юугаар байшин барьсан бэ? Тооройнуудыг ямар амьтан айлгсан бэ? Ямар байшин хамгийн бат байсан бэ? Тэд чанаас хэрхэн аврагдсан бэ? 3 тоорой үлгэрээ зурган дарааллын дагуу хэрхэн ярьж буй бичлэгээ багш руугаа явуулаарай. Хичээл дэвтэгтээ оролцсон эцэг шавнартаа баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.